За та бүхэндээ зочноо өрий. За тэгээд гидрогеологч, Монгол улсын зөвлөх инженер, доктор Сурмаж Жав таныг студидтэй урьж байна. Тэгээд бас ярилцах сэдвийн хүрээнд гэх юм бол бид нар бас нөө дэлхийн усны өдөр бол бас тохиолдсон байл, өчигдөр болсон байлээ. За тэгээд ус тэгшэрх хүрээнд дор одоо манай ус тэмдэглэл өнгөрүүлж байгаа. Тэгээд сайн байна уу өглөөний мэд та өөртөө тухтаа сайхан суугаад чихвчээ зүгээд микрофон өөртөө тухтаа арталж. Энэ ингээ сундаг юм байна тий? Тий сонсон. Яа өөртөө гоё тухтаа гоё болгочоо л гэж. Микрофоноо жоохон өөртөө ингээ нэг жоохон ингээ даралж байгаа талах уу? Тий. Та өөрөө бас ингээ жоохон артасч байгаа. За гисэг. За. За юун төрөнд бас өдрийн мэд хүргэе. Тэгээ шинэ 7 хоногийн мэд хүргэе. Юун төрөнд бас манай үзэгчдэд бас та өөрийгөө танилцуулаад тэгээ хоёлаа ярианд орё. За та бүдэд баярлалаа. Нийт үзэгчдтэй танаа телевизийн хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Дамдингийн Сурмаж гэдэг. Би усны хайгуулын инженер, Монгол улсын зөвлөх инженер, за мөн геологи эрдэс судлалын ухааны докторийн зэрэг хамгаалсан юм байна. За би 1975 онд Ховд аймгийн Төв 10 жилийн дунд сургуулийг төгссөн. За төгсөөд тухайн үед одоогийн боловсролын систем шиг ийм байсангүй л дээ. Сурагчдыг бол сурлагын одоо амжилтаар жагсаагаад ингээд ихний сурагчдыг бол гадаадын ихтэй сургуулиудад явуулдаг байлаа. Тэр үе бол зөвхөн тухайн үеийн зөвлөлт холбоо улс одоо социалист хамтын нөхрөлийн орнууд одоо явуулдаг байсан юм. За ингээд би 10 дугаар ангийг амжилттай төгсөөд ингээд гадаадын дээд сургуульд суралцах юм боломж бол надад олдсон. За тэгээд би тухайн үед одоо гидрогеолог, инженер геолог гэсэн одоо ийм томилолт надад өгсөн. Ингээд энэ томилолт маань усны аж ахуйн яамны нэрэн дээр гидрогеолог, инженер геологийн одоо чиглэлээр ялангуяа гидрогеолог суралцах ийм боломж бол байсан юм байна гэдгийг би тухайн үед одоо дум бүдэрхэн ойлгож яасан энэ мэргэжлийн талаар. За ингээд намар одоо сургууль сэлд явах болж усны аж ахуйн яамн дээр ирээд гадаад суралцж байгаа сурагчдыг хүлээн авдаг байсан. Тэгээд энэ дээр хүлээж аваад за ийм мэргэжлэр та нар суралцсанаа. За одоо их орондоо сайн мэргэжтэн болж ирээрээ гэдэг ингээд захиад даалгавар өгöd бид нарт явуулдаг байсан. За ингээд одоо би зөвлөлт холбоот улсад Ирхүүгийн политехникийн дээд сургуульд эхний жил очиод бид орос хэлний бэлтгэлд суралцж байгаа. Тэр үед манайхаа их олболоо суралцдаг байсан. За тэгээд тэндээс дараа нь үндсэн анги гэдгээд мөн Ирхүүгийн политехникийн дээд сургуулийн одоо геологи хайгуулын факультетийн тэрэгдэх гидрогеологи, инженер геологийн танхимд бол би элсэн орсон нэгдүгээр курс. Ингээд энд одоо элсэж ороод одоо суралцж байгаа хугацаанд манай багш нарын доктор бол Монгол орны геологийн судалгааг нэлээд сайн мэддэг. Судалгааны ажил хийжсэн, дадлаг туршлагатай, эрдмийн зэрэгцэл одоо төрийн шагналтай ийм Степанов гэдэг нэг профессор байсан. Тэгээд манай Монгол хүүхдүүд бол нэлийн одоо элиттэй биднэрт ойр дотн ажилладаг байсан. Тэгээд Монголын судалгааны талаар хичээл зааж явахдаа дандаа Монголын одоо орны геологи, гидрогеологийн нөхцөлийн талаар бол жишээ дурдж ярьдаг. За дөнгөжлөн бас эрдэмшгээний ажлыг бид нэр хийлгүүлэх гээд Монгол орны судалгааны материалуудтай их танилцдаг. За ингээд үйлдвэрийн даалгаар айлуулахаар их орондоо бас яваад хийгээд ир гэдэг. Ингээд багш нар маань ийм дэмжлэг төслөө үзүүлсэн. За түүнээс гадна үйлдвэрийн дадлага бод төгсөх ангид би бол тэр үед хамгийн одоо тэр үеийн зөвлөлт холбоот улстай том одоо томоохон байгууламж байсан юм уу да. Байгаль амрын төмөр зам гэж одоо том юм байж. Тэнд оюутан залуучуудыг ажилтдаг ялангуяа бидний үйлдвэрийн дадлага хийхээр тэнд очсон л да. Тэгээд би устгуу татын ус хангамжийн хөвсөрийн эрэл хайгуулын ажилд бол оролцож байсан. Ингээд би бол мэрэгжилтэй дуртай сонирхолтой болох юм явдал бол нэгдсэн юм аа. За түүнээс гадна зөвхөн одоо дээд сургуулиуд ингэж багш нар байхаас гадна эрдэмшгээний байгууллагууд их ойрхон дэлхийн цартах судалгаа хүрээлэн гэж байсан. Тэнд бол манай Монголд одоо аршаан усны геохимийн судалгаа хийдэг, аршааны судалгаа хийдэг гидрогеологууд бол бас байсан. Тэгээд тэд нар бол биднэрт бас очиход бол их нээлттэй судалгааны материалаа үзүүлж харуулдаг, энэ талаар сонирхуулдаг тийм. Ингээл ер нь манай оронд бол ер нь аршааны судалгаа хийх
боломжтой юм байна гэж тэд нар чинь Монголын одоо гидрогеологийн аршааны анхны зургуудыг хийсэн бос байгаа шүү дээ. Ийм байдлаар би одоо ажил мэргэжилтэд сонирхолтой болсон юм аа. Одоос мөн төрөнд одоо цаг хугацаанд одоо та хаана ер нь ажиллаж юу те? Тэр талаасаа ирвэл хүмүүс ямар төслүүд дээр ажиллав? 1981 онд политехникийн сургуулийн өсч ирээд усны аж ахуйн яамн дээр сурцсан бол тэр яам дээр яваад очсон. Ингэсэн чи одоо нин төрөнд бид нэр одоо усны аж ахуйн яамны харьяа усны аж ахуйн техникум гэж байсан. Тэнд техник гидрогеологч нар бэлтгэдэг байсан юм бэл. Тэгээд энд бол багш шаардлагатай гэдэг. Ингээд багшийн томилд хүртлээд анхудаа одоо багшлах ийм ажил үүсэлд одоо орсон лөө. Тэгээд энд очиод мэрэгжлийн багшаар ажилласан 2 жил ажиллаж агаад тэгээд манай политехникийн дээд сургууль бол Монгол Улсын их сургуулиас тасраад ингээд биед ажилласан тэр үе. Тэгээд би 81 онд манай одоо политехникийн сургуулийн геологи хайгуулын факультет мөн энд тийм факультет байсан дотроо гидрогеологи, инженер геологийн салбарт хэмтэй байсан. Тэнд мэрэгжлийн танхимд болоод багшаар хийж ажилласан. За ингээд байж байгаа өнөө зах зээлийн үе болж байгаа юм. Ингээд үүний дараа 2011 оноос эхлээд би бол Ким Монголи гэж одоо хувийн компани байсан усны хайгуулын тэнд ажилласан. Gobi Exploration гэдэг компанид бол бас ахлах гидрогеологчаар ажиллаж байсан. Дараа нь төрийн өмчт үйлдвэрийн газар ус Монгол ус гэж байсан. Тэнд ахлах мэрэгчнэр ажиллаж байгаад тэгээд одоо хүртэл ер нь одоо мэрэгжлийнхаа энэ чиглэлээр болоод ажиллаж байна. Одоо бол би Эко гидрогео Эрдэс тус гэдэг одоо манай мэрэгжлийн чиглэлийн компаниг байгуулад захирлаар нь ажиллаж байгаа. Үүнээс гадна одоо Мон гидрогео Куст консалтинг гэж одоо манай залуу инженерүүдийн байгуулсан компани байдیں۔ Тэр компанид зөвлөхөөр ажилладаг. Ийм зүйл байгаамаа. За ойлголоо. Бас өнөөдрийн бас нөгөө хоёулынгийн гол ярианы сэдв рүүгээ бол бас орё гэж бодож байна. Өнөөдрийн гол ярианы сэдв бас мөн Монгол улсад одоо газрын доорх усны тархалт ер нь ямар онцлогтой байдаг вэ? Тэгээ аль бус нутагт ер нь илүү их нөөц төвлөрсөн байдаг вэ? За. Тэгэхээр Монгол орн манай их орн гэмээр ерөөсөө газрын доорх усны их үүсвэр гэдэг чинь баг ерөөсөө ус ангамжийн их үүсвэрийн 90%-ийг дангаар эзэлдэг. Зөвхөн Улаанбаатар гээл ингээд тотох юм бол 100% газрын доорх усны нөөцөөр бид ус ангамжийн их үүсвэрийг шийдвэрлэж байгаа. Ийм чухал юм. Тэгэхээр Монгол орны усны нөөц гэхээр ерөнхийдөө гадаргын одоо мөнгө цаст уулууд, мөсөн голууд, тэгэл гол горих нуур цөөрөн, гол мөрөн ингээд нуурыг ингээд авч үзэх юм бол ёсон 598.8 км3 гэсэн ийм нөөцтэй гэж ингэж үздэг. Хамгийн сүүлд бол одоо саяхан 3 сарын 20 усны дэрэгдэх холбуулаад бид одоо бас нэг юм уулзалт ярилцлага бидний дунд бол зохион байгуулсан юм аа. Тэгээд энэ их одоо км3 усны 1.8 буюу 2 хүрэхгүй хувийг манай газрын доорх ус хэлж байгаа. Тэгэхээр та бүдийн тооноос харахад бол газрын доорх ус ямар одоо хувийг эзэлж байна вэ? Ямар эрхэм зүйл байна вэ? Ямар их одоо жоохон бага нөөцтэй юм гээл одоо үүний чинь өнөө хайрлаж хамгаалахаас одоо ирэхгүй болж байгаа ийм асуудал байгаа юм л да. За Монгол орн бол газрын доорх усны нөөц баялагаар дэлхийд 22 дугаар байранд ордгийг. Ерөөсөө усны нөөц баялагтай орн. За ер нь Монгол орны газрын доорх усны тархалтын зүй тогтолыг бол газрын доорх усны тэжээглэлээр нь 3 одоо мужид бол хуваасан байдаг л да. Тэгээд Монгол орны газрын доорх усны тэжээглэл хамгийн одоо сайн улирлын одоо тэжээглэлийн хэмжээ сайн гэдэг. Дандаа Монгол орны хойд хэсэг өөрөөр ус нураас эхлээл тэгэл хөвсгөл аранган хойд хэсэг ингээ хинтигээр ингээ дуустдаг. Энэ хэсэг бол манай газрын доорх усны хамгийн их нөөцтэй ийм хэсэг. Монгол орны төв хэсэг бол одоо газрын доорх усны нөөцтэй боломжийн харин өмнө говь маань өмнөд хэсэг маань газрын доорх усны тэжээглэлийн хэмжээ харьцангуй бас нутгуудаа бол одоо бага. Ийм учраас одоо газрын доорх усны судалгааны ажил бол илүү хийгддэг тэнд. Эрэлт хэрэгцээч их байдаг. Тийм учраас манай бол нэг судалгааны гол объект болж ингэж явдаг юм аа.
Ингээд хамгийн их нөөцтэй зүйл маань одоо манай судлаачдын судалгааны үр дүнч харуулж байгаа манай хинти орчим ононгийн сав газар бол хамгийн их одоо газрын дурсны нөөц баялагтай одоо экологийн цэвэр тийм ээ онгон байгалаараа байгаа одоо тийм ч ононгийн халуун аршаан энэ гэдэг одоо сайхан аршаантай гадаргын ус ихтэй ийм нутаг шүү дээ тийм ийм сайхан газрууд бол Монгол орнд бий. За тэгэхээр бас сая бас яриан дунд дурж байгаа шиг одоо 3 сарын 22-нд бас нэгдсэн үндэсний байгууллагаас бас усны өдөр гэж бол зарлаад ер нь тэмдэглээд бас манай Монгол ч гэсэн бас тэмдэглэсэн. За тэгээд ер нь хэрхэн яагаад тэмдэглэх болсон бэ? Энэ талаар бас та бидэнд хуваалцвал. Тий. За тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагаас 1992 онд ер нь усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэсэн ийм санаачлал бол гарсан. Тэгээд 1993 оноос эхлээд ер нь бүх дэлхийн бүх орнуудад манай оронд ч гэсэн 1993 оноос эхлээд ер нь усны өдрийг тэмдэглэж ирлээ. Тэгэхээр ус гэдэг бол хүний амин чухал нэг номерын хэрэглээ гэж би ингэж ойлгодог. Усгүйгээр бид одоо амьд бие организм байхгүй, оршин тогтнох нөхцөл байхгүй болчихж байна. Тэгэх батханд биологийн тодорхой зүй тогтол хүртэл бол усны тодорхой хувьд ийг одоо бий болгодог. Тэдгээр чинь бас амьсгалдаг тэр усны орчин бий болдог ийм юм шүү дээ. Тийм учраас энэ бол их чухал юм а. Тэгээд дэлхийн нийтэд ер нь одоо технологийн хүний хүчин зүйлгээч юм бол бий болоод үүний үр дүнд байгаль орчин болвол бас нэг жаахан өөрчлөлт ер нь орж байна. Уур амьсгалын өөрчлөлт одоо өөрчлөгдөд ингээд ирлээ. Тэгэхээр байгаль орчин бидний хүрээлэн байгаа орчинд бол асар их өөрчлөлт явагдаж байна. Ийм зүйл байх юм. За тэгээд миний ярих зүйл чинь тодтохгүй юу? Шүү. Яагаад тийм. Тэгэхээр 93 оноос эхлээд манай орн тэмдэглээд эхэллээ гэх тийм. Тэгэхээр бид энэ ус гэдэг амин чухал зүйлийг бол бас мэрэгжлийн хүний хувьд түүнчлэн манай мэрэгжлийн холбоод бол энэ талаар их сурталчилгаа хийдэг. Тийм. Ус ямар үнэтэй вэ? Ус яаж одоо хоримтлагдаж бий болж байна вэ? Үүнийг яаж зүй зохистой хэрэглэх вэ? Яаж аривжуулах вэ гэдэг ийм асуудал бол одоо их чухал байдаг. Энэ талаар манай мэрэгжлийн оюутнууд, манай гидрогеолог, геокологийн мэрэгжлийн холбоо гэж байдаг. Тэнд би хүсэх захирлаар бас 2-3 жил ажилласан. Энэ бил гол нь бидний мэрэгжлийн сурчлагын ажлыг бол их хийдэг байлаа. Тэгээд энэ бол ер нь зайлшгүй. Ялангуяа бид нөгөө газрын дорх усаар ус хангамжийн их усрыг шийддэг учраас одоо энэ талаар одоо их нарийн судалгааны ажил хийх үйлдвэрлэлийн ажлыг одоо хүн их сайн мэддэг байх. Монгол орны газрын дорх усны нөөцийг илрүүлэх ийм одоо ажилд хүчин зүтгэж явна. За 93 онд бас ингэчлээ тийм ээ. Ус ба одоо нөгөө гендрийн асуудал гэдэг ингэж ярьжлаа. Тэгээ усны одоо тэгэхээр ус болвол одоо хүн төрөлхтний чухал одоо амин эрдэнэ. Тэгээд үүнээс гадна үүнийг одоо усны зүтгэлд орж байгаа Аз, Африкийн олон орнууд байна. Ялангуяа одоо цаг үе өөрчлөгдөд олооч бол нөгөө дайн байлдан гарч байгаа газар усны асуудал маш чухал байна шүү дээ. Одоо хэдэн зуун зэвсэг тэхээсээ гадна одоо амжиргааны нэг номын хэрэгэл усыг зөөх ийм асуудал бол маш чухал болчихж байна тий. За ийм зүйл байгаа. Тэгээд одоо энэ жил бол онцгойлон заасан зүйл юу гэхээр энэ гендрийн асуудал яригдж байна тийм ээ. Эмэгтэйчүүд, охтууд, тэдгээрийн одоо усны хэрэглээ, усны тухай янз бүрийн одоо асуудал, бодлого боловсруулах энэ үйл ажиллагаанд түүнийг татан оролцуулах эд болгонд бол манай охид эмэгтэйчүүд бол илүү нарийн мэдэрдэг тийм учраас их чухал асуудал болж байна гэж. Ялангуяа эрүүл мэндийн асуудал бол энэ дээр их чухал яригдах хэрэгтэй. За би бас нэг таны мэрэгжил айгуур надад их сонирхолтой байна л да. Бас тийм мөн хоёулын яриан донд л ер нь бол их газрын доорх усны талаар тэ хайгуулын талаар ер нь бол гарч байгаа. Ийм мэрэгжилтэй хүмүүсийн хийдэг ажил мэрэгжил одоо түүнийх нь онцлог за тийм мэрэгжлийн одоо ийм мэрэгжилтэй боловсон хүчний одоо бакалаврын дараах одоо дипломын дараах шүү дээ. Одоо хэрэг бэлтгэгдсэн байдал бакалаврын дараах одоо ажил
сургалт ер нь хэр байдаг вэ? Ер нь бол бас энэ яг таны мэрэгжлийн талаар бол бүр бараг л бас зарим хүмүүс нэлээд сайн мэддэггүй байх гэж бодож байна. Дийлэнхэндээ тэр нь хаана ямар танхим байдгийг те тэр талаас нь нэрвэл за 1973 оноос эхлээд политехникийн дээд сургууль, дараа нь техник их сургууль, одоогийн шинжлэх ухааны технологийн их сургуульд гидрогеолог, инженер геологийн мэргэжлийн танхим бий болсон. Ингээд энэ цаг үеэс эхлээд өөрийнхөө одоо үндэсний гидрогеологч инженерүүдийг бэлтгэж эхэлсэн. За ингээд одоо 50 гаруй жил болчлоо. За энэ хугацаанд бол 300 гаруй инженерүүдийг бэлтгэсэн байдаг. Сүүлийн үед шинжлэх ухааны технологийн их сургууль одоо сургуулийн хөтөлбөрөд өөрчлөгдөд бакалавр, магистр, докторийн зэрэгтэйгээр одоо үндэсний мэргэжлүүдийг бэлтгэж эхэллээ. Одоо манай гидрогеолог, одоо инженер геологийн танхим бол ерөнхийдөө мэргэжлийн багш нараар бүрэн хангагдсан. Бараг 100% шахах одоо таанда эрдэмийн зэрэгтэй багш нар ажиллаж байгаа. За түүнчлэн манай багш нар Европт, Испанид, Америкийн нэгдсэн улс, Япон, Солонгос зэрэг орнуудад манай залуучууд бол явж докторийн зэрэг амжилттай хамгаалж ирээд одоо их орондоо зарим нь үйлдвэрлэлээр эрдэм шинжилгээний байгууллагад түншлэн сургуультай болоод багшилж байгаа. Ингэхдээ манай боловсон хүчний одоо чадвар бол жилээс жилд өсөж байна. За гидрогеологч бол юу хийдэг юм бэ гэж тийм. Тэгэхээр хүмүүс манай монголчууд бол хамгийн түрүүн юуны түрүүн ойлгондоо бид яг хөтэ мал аж ахуй эрхэлдэг хүмүүс. Тэгэхээр одоо малын ус хангамжийн асуудал гэдэг асуудал бол юуны чухал асуудал байдаг. Тэгэхээр худаг ус гаргана гээл одоо манай монголчууд эртнээс мэдэндээ ер нь олон жилийн цэвдэг чулуулах тархсан газар ямар ус байх уу, говь хэрийн бүст ямар байх уу, ер нь аршаан ус гэж юу байдгийг ирж хайх олох энэ тал дээр бол манайх чинь их одоо эртнээс улам жилд ирсэн их зүүн бэлэгтэй тийм хүмүүс шүү дээ. Ер нь тийм амьдралын арга ухаанаар түүнийг мэддэг ийм хүмүүс тийм. Тэгээд ийм байдлаар одоо манай гидрогеолог усны хайгуулын ажил бол явагдаж байгаа. Усны хайгуул хийнэ гэдэг бол маш одоо чухал бөгөөд одоо үйлдвэрлэлийн ажил, эрдэмчлэгийн үйлдвэрлэлийн ажил хосолсон ийм ажил. Тэгэхээр хөдөөхээр яваад газрын тосгох усны зохих хуримтлалыг илэрвүүлнэ гэдэг бол тухайн нэг төдий засгийн одоо физик газар зүйн нөхцөлийг нэгдүгээрт маш сайн мэддэг. Хоёрдугаарт нь геологийн тогтцыг сайн мэддэг багтай. За гуравдугаарт нь бол тэр газрын дорх усны тархалт хуримтлалыг ирж хайдаг арга аргачлал шалгуурыг сайн мэддэг байсан ба чинж тэмдэг шалгуурыг. За үүний үндсэн дээр газрын дорх усны хуримтлалыг бол ирж хайж бий болгодог юм аа. За ишүү нэг онцлог бол бидний зөвхөн газрын дорх усныг бол гидрогеологч яваал ингээд тайгатай биш геофизикийн тандан судалгааны арга гэж байна. Мөн яг энэ усны хайгуулын чиг дээр мэрэгдсэн геофизикчд бол бас их байдаг. За түүнчлэн худаг цооног өрөмжийг гэж бол бас мэрэгжлийн тийм усны өрөмлөгийн одоо мэрэгчлээ инженерүүд бас хамтарч ажиллах шаардлага гардаг. Аршаан ус бол бус туснаас арай өрмөц юм. Өөрөөр хэлбэл хүний бие организмд тийм ээ эмчилгээний одоо үйл ажиллагаа тий ангаах ийм үйл ажиллагааг одоо нөлөөлдөг учраас эмчнэртэй хамтарч ажиллах, ядангуяа гидрогеохимчтэй хамтарч ажиллах, геохимчтэй хамтарч ажиллах ийм олон одоо мэргэжлийн хүмүүсийн одоо цогц ажил байгаа юм тий. Тэгэхээр энэ дээр манай судалгааны ажил бол явагддаг. Тэгэхээр хамгийн одоо бид ус хангамжийн их үүсрэхээр ер нь Монгол орнд гидрогеологчд бол олон томоохон ордуудыг нээсэн л дээ. За үүнд бол юу гэхээр Улаанбаатар хотын бол зүгээр энэ дээр нэг байгуулчаагүй шүү дээ. Эхлээд газрын дорх усны нөхцөнд бол ямар юм бэ гэдгийг бол ирж хайсан байна. Тий. Тэгээд тэр үед бол Оросын мэргэжлүүд ажилладаг байсан. Одоо энэ ч 1930-аад оны үед байсан баг шүү дээ. Тэгээд энд ирээд ингэж байжсэн. Ерөөсөө хэд хэдэн газар явж ингэж үзээд ер нь одоо дөрвөн уулын дунд туулголын одоо хөвөн дээр энэ хотыг бол байгуулах нь зүйтэй юм байна.
Яагаад томоохон хотууд бол дандаа голын хөндөд тийм ээ? Томоохон голуудтай холбоотой, гадар урстай холбоотой байдаг шүү дээ тийм. Жишээлбэл бид нэ баян үйлгийг их тийм ээ? Ховд голын тийм ээ? Одоо хөндөд байж ах шиг. Захын гол гэж шууд улаастай голын дорнод гэж яхад бол нөгөө тийм ээ? Хэрлэн голын хөлн дээрч байж байгаа тийм. Ийм туулга бид Улаанбаатар туулгал юм. Тэгэхээр яах вэ гэхээр томоохон голын хөндөд дагаж газрын дор усны орд бий болдог. Орд хоримтлал бий болдог. Тэгэхээр энэний нэг онцлог байна. Жишээлбэл гадаргын ус газар дор усаа тижээдэг. Магадгүй дундсруулж сурагч зарим нэг ч асуугаад байдаг тийм. Бид чинь туулгалын усыг л ууж байгаа шүү дээ. Ингээ карад нэгтэр одоо аава ахаа эндээс гадаргын туулгалын усыг л уудаг шүү дээ гэх тийм. Энэ бол нэг бодлын их зөв асуудал. Тийм. Өөрөөр хэлбэл газрын дор усны тижээгдэх их усүр нь туулгал, гадаргын ус. Тэгээд гадрын ус бол тодорхой хугацаанд бол доошо нэвчээд ингээд газрын дор усыг бий болгож, хоримтлыг бий болгож байгаа. Тэгэхээр газрын дор ус гэдэг нь нэгдүгээрт бохирдлоос хамгаалагдсан байна. Тийм бай. Тий. Хоёрдугаарт нь газрын дор ус бол гадаргын усаар тижээгдэх юм байна. Гадаргын ус бол ялангуяа хур тунцснаас бол шууд хамаарна тийм ээ. Хур тунцтай жил бол туулгалын ус их л байдаг. Тэгвэл газрын дор усны одоо нөөц маань сайхан илбэг байдаг. Ингээл цаг өөрөө өөрчлөгдөөл уур амьсгалын одоо өөрчлөлтөнд ороод ингээл гамтай байсан жилүүд бол газрын дор усны түвшин бас буурчдаг. Тийм учраас ер нь газрын дор усыг бид хайрлаж хамгаална. Түүнчлэн бас нэг дандаа туулгал маань жилийн 4 хөлөлд урсаад байхгүй шүү дээ. Одоо намар 10 сар 11 сараас эхлээл бараг 4-5 сар хүртэл ингээд хөлдөж байгаа. Тэр үеийн туул газрын дор тижээгдэл байхгүй болчих жоохгүй. Хомбос үе. Тэгээд энэ хугацаа дууссаны дараа ингээд сайхан гулэр зөөлөр байл ингээд туулгал маань ингээд сайхан урсаал, хур тандас ороод ингээд ирэхтэр газрын дор хуусан дөхөн сэлбэгтэй л ингээд усны чанар бол сайжрал ингээд явж байгаа юм л да. Ийм онцлогтой. Түүнээс гадна туулгалын хөндийг бас тэр болгон барилга байгуулалтанд бариад байх юм боломж бол байхгүй. Яагаад гэвэл туулгалын хөндийг дагаад одоо нөгөө сэвсгэр хурц гэдэг ийм дөрөвдөгчийн хурц байгаа байхгүй. Илэс хайрганцсар ингээд зарим тохиолдол ингээд булчул өнтер гэдэг ингээд ийм хурц сур юм чинь голын доо хөндийн хурцыг бий болгож байгаа. Тэгээ эн чинь ус нэвчүүлэх чадвар маш өндөр. Одоо хур бороо орсон ч ихэл дороо доошо нэвчээл орчих нь. Бид хаа нэгэн газар одоо бохирдлын их усүр байвал дороо нэвчээл орчих нь. Ялангуяа туулгалын одоо цутгал голууд байгаа шүү дээ. Улаастай, сэлбэн тэргээд. Тэр голын ихийг хүртэл бид нар бол хайрлаж хамгаалж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бид нар суурьшлын бус болгоол нөгөө одоо задгаа жорлон энтрэ бариад ингээл үйлдвэрийн хог хаяглаа ингээл хамаагүй хаяал байвал бид өөрсдийнхөө уух гэж байгаа газрын дор усаад бохирдуулж байгаа. Тийм учраас энэ голын хөнд гэдэг чинь маш эмдэг зүйлээ. Түүнчлэн ус гэдэг чинь бас одоо бид маш их одоо түүнийг мэдэрдэг. Ийм зүйл шүү. Үүнийг одоо манай их хотын иргэд маань анхаараасай гэж ингэж бодож явдаг юм аа. Ус ч бас амьтаа гэдэг ба шүү дээ. Ус амьтаа. За хамгаалтын бүсүүд бол байна л да. Улаанбаатар их чинь одоо ус хангамжийн их усрын дээд их усвэр, дунд усвэр, доод их усвэр гэл ингээд би дээд их усвэр урсгалынхаа дээд тийм бохирдол тарьсангүй баг байгаа ер нь бүрэн бүтэн хамгаалагдсан ийм зүйл шүү дээ. Хотын маань хүн ам жилээс жилд ус нь нэмэгдэж байна. Тэгэхээр усны хэрэглээ бол нэмэгдээд байна. За газрын дор усны хайгуулын ажлыг бол нэмэлт байдлаар явуулж байгаа. Америкийн нэгдсэн улсын хөрөнгө оруулалтаар бол бас ТЭЦ 3, ТЭЦ 2 юм байна уу да. Ус хангамжийн их усрыг үйлдвэрийн ус хангамжийг бол өөр газар өөрөөр хэлбэл одоо биокомбинат орчмоос үйлдвэрийн усны хэрэглээг хангая гэдэг. Ингээд цэвэр ус маань өөрөөр хэлбэл туулгалын ус бидний хэрэглээ болж байгаа гол ус хангамжийн их усрын хутгууд дээд хэсэгтэй дунд хэсэгтээ хотоор дайраад ингээд өнгөрөхтэй бол бас зөх хэмжээр бохирдчихж байгаа шүү дээ тийм. Химиж байна. Дэмжиж байгаа юм шүү дээ. Янз бүрийн бохирдээ. Тэгээд тэр бол дараа нь очиод цэвэрлээд ингээд ашиглахад бас яхан хүндрэл учирч байгаа юм байна. Тэгээд ийм усаа бол үйлдвэрийн ус хангамжийн их ус болгож ашиглая гэдэг. Тэгээд иймэрхүү байдлаар бас
манад оновчтой шийдлүүд бол явж байна. Би бас ярен дунд бас нөгөө хоёлаар аршаа ирсэн. За тэгээд ер нь Монгол орны аршааны судалгаанд өнөөгийн байдлаар ер нь ямар хөө байдалтай байдаг, хичнээн аршаан байдаг. За тэгээд бас ярьсанчлан аршаа бас арай өөр байдаг гэл те судалж нээж илрүүлэхэд ч юм уу те. Тэгээ энэ талаас нь бид нар сонирхолтой юм болов гэж бодлоо. Би бас нэг сонирхолтой санагдаа. Та энэ талаас бидэнд хэлээ. Энэ ер нь аршаан гэдэг бол монголчууд эртнээс аршаан гэдэг чинь хүндэтгэлийн одоо хайрлж хамгаалсан ийм үг. Ер нь дундад Аз ч гэсэн манайтай ойрхон хил залгаа, хил нэгтэй, гарал үүсэл нэгтэй ийм улс оронд бол арсаан гэж ингэж нэрлэдэг. Ер нь энэ бол нэг орчуулгагүй ийм үг л дээ. Ер нь аршааны судалгаа их нарийн одоо түүхийн археологийн баримтан дээр ингээд тулгуурлах юм бол зарим сурах бичиг, зарим одоо аршаан тухай бичсэн зүйлүүдээр ер нь энэ монголчууд хамгийн түрүү ингэж аршаанд хэрэгжилж ирсэн юм байна шүү дээ. Гэсэн ийм судлаачдын материал байдаг. Тийм учраас би бас манай Монгол орн чинь одоо их гүрэн байлаа шүү дээ. Тийм тэр үед чинь бол үнэхээр одоо бас юм мэддэг байсан юм байна гэж ингэж боддог. Тэгээд манай орныг ер нь 1800 оны төгсгөлөөр 1900 оны ихэр Оросын судлаачид ирж манай Монгол орны аршааныг судалж ирсэн байдیں۔ Тэгээд Оросын геохимч одоо Смирнов гэдэг хүн ирж байсан байгаа. Тэгээд Оросын геологууд их судалж ирсэн байгаа. Одоо миний би ч одоо ононгийн халуун аршаан гэдэг дээр сонссон очиж үзээгүй байлаа шүү дээ. Тэгээд танд саяхан нэг очиж үзлээ. Гэхдээ үнэхээр их сайхан газар байд юм байна. Тэгээд ононгийн халуун аршаан их онон бага онон гэж хоёр аршаан. 86.5 градусын температуртай, маш өндөр температуртай. Тэгээд манай монголчуудад хэрэглэж тэр аршаан сугилд бол ирж байсан ийм юм байна. Тэнд бол тэр Оросын судлаачид бас очсон байсан л да тий. За ингээд ер нь Монгол орны аршааны судалгаа бол хийгдэх ёстой. Монголчууд бид одоо ер нь орчин үеийн химийн гаралтай эм тангаас бол одоо бид нэг татгалзаад эхэллээ ш тийм ээ. Тэгэхээр тийм байгалийн одоо нөгөө өв зурган боллаа хэрглэж байя. Аршаан усналаа одоо явж байя гэдэг. Зарим судаачд бол бичсэн байдаг л да. Эмч бол эмчилдэг юм аа. Байгаль бол ангаадаг юм тэр гэдэг тий. Тэгэхээр хүндээ бол их ойрхон юм байна. Би ингэж ойлгодог. Энэ чиглийн судалгааны ажил Монгол оронд бол явагдах ёстой. Монголд бол аршааны хоёр их муж бий. Нэг нь халуун аршааны их муж гэж. Энэ нь болох тэр манай халуун аршаан чинь одоо Монгол алтаад байдаг. Тийм ээ. Чихртийн халуун аршаан эндэрт гэл ингээд байгаа баруун Монголд. За ингээд хангаан өргөгдөл болвол манай халуун шаргалж утга нөө Монгол хангаан 91.5 91 градус ч тийм маш өндөр температуртай тийм их өндөр температуртай. Тэгэл одоо хангаан өргөгдөж чинь ам болгонд бараг л халуун аршаан тийм шүү дээ. Одоо тэр могоот гээл байгаа. Хужиртын халуун аршаан гээл байгаа. Ингээд цагаан сүм гээд байгаа. Тэгэл отхон тэнгэр. Арангаа шивэрт. За тэгээ зарт энтер гэдэг үрээс. Тэгээд хоошоогоо манай хөвсгөлийн уулархын нутгаар чинь булан халуун аршаан гээд байна. Тэгээд нөгөө хинти гэл хан хинти гэл ингээд бид нар чинь ярихтаа нөө хааны нутаг гэл ингээд ярихтаа чинь тэн чинь ононгийн халуун аршаан. Тэгэл онон мөрөн өөрөө. Тэгэл хамгийн их ус тийм ээ газрын ус сайтай газар дор ус илбэг байх боломжтой хамгийн одоо баян ийм л орн шүү дээ. За тэгээ халуун аршаан нөгөөх нь бол хүүтэн аршаан. Магадгүй бид нэр наад захын гэлэн хэд би зүгээр жишээ авъя. Өөрийн орн шиг оргил аршаан гээл байгаа тийм ээ. Бид арж инчэлэн өөрж инчүүлэн гээд нүүрсэлжийн хийтэй. Хүүтэн аршаан. Ялангуяа одоо нөгөө ходоодонд өвчтөө ийм хүмүүс бол нэлээд явдаг. Халуун аршаанд бол мэдрэлийн өвчтөө ийм хүмүүс бол нэлээд явдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ бол бас ер нь Монгол орны хинти дорнод тэгээ Сүхбаатарын нутаг дэвсгэр дээр бол ингээд нүүрсэлжийн хийтэй хүүтэн аршаан тархсан байна. Тий. Одоо энэ аршааны үед ярихад бас ийм за би бас нэг
одоо нэг гадаадд л гэх юм уу те одоо японочууд ч юм бол нэлээд халуун аршаа гэж би кино миног нь үзэх гэсэн ер нь холбоотой зүйлс нэг. Тэгэхээр ер нь бол би бас ингээд танаас яг нэлийн сая сонсож байхад бол бид нар ч өөрсдөө маш гоё халуун аршаантай гоё газруудтай тэгээ ер нь жоохон хөгжүүлээгүй л байдаг юм байна л даа л гэж бодлоо бас хувьтай зүгээр те. Бас хүмүүс маань зүгээр л нэг тодорхой хэмжээнд ам ярьж дамжиж нэг одоо ийшээ гоё тийшээ гоё гэж л явдгаас яг гоё ингээ хөгжүүлчл уулнал бидэрт бол маш гоё аршаан сувлал болгох томруулах газрууд бас байдсан юм байна. За тэгэд би бас нөгөө нэг гидрогеологч мэрэгчлээ хүмүүст ер нь өнөөдрийг хүртэл ер нь одоо бас ямархуу асуудлууд ер нь тулгамдж байна та энэ олон жил бас энэ мэрэгчлэрээ тууштай явж байгаа хүний хувьд одоо ер нь гидрогеологч гэдэг мэрэгчлэлд бол нэг ийм асуудлууд тулгамдж байна гэдэг асуудлууд бас та ярил. За. Тэгэхээр судалгаа Монгол Улсын аршаан судалгааны ажил бол одоо ер нь сүүлийн үед бол бараг хийгдэхгүй байна дөө. Аршаан судалгааны үндэсний төв гэж байсан. Намбаргаа толгойлоод тэр үед бол судалгааны ажил бас жаахан хийгддэг байсан. Тэгээд манай усны газар болох дээр нөгөө ус хангамжийнхаа их усрын асуудлыг тийм ээ газрын дор усны эрэл хайгуулт ажилтаа бол нэлийн төлөвлөгөө тавьдаг. Ер нь манай усны газраас бол аршааны судалгааны ажлыг яаж явуулах тэр одоо манайх аж ахуйн нэгжүүд тийм ээ өөрсдийн хөрөнгөөр усныхаа нөөцийг аршааныхаа нөөцийг тогтоолгож авъя, чанарын тогтоолгож авъя, эмчилгээний ач холбогдлыг тодорхойлуулж авъя гэдэг ийм асуудал сүүлийн үед маш их тавьдаг болсон. Тэгээд энэ бол одоо нэлийн дэвшил гарч байгаа ийм зүйл. За ихтэй Монгол орны нутаг дэвсгэрт болвол аршааны судалгааг явуулах хэрэгтэй. Биднэрт асар их нөөц бий. Гэхдээ би одоо саяхан Оросын нутаг дэвсгэрт гэл ингээд заавал тэр галтуулын үйл ажиллагаа байгаа тэр нутагт л одоо өндөр температурт ус байгаа биш. Зүгээр аршаан сувлын ус нь 60 70 градус хүрэх тийм л температурт байгаа шүү дээ. Тэгвэл манад бол 70 60 70 80 90 градус тийм өндөр температуртай. Ийм устай. Тэгэхээр бид энэ одоо онцлогийг харгалзаад одоо ямар ажил хийгдэж байна вэ гэхээр ер нь одоо шаргалчуд гэхэд тэр 90 градустай температуртай усыг аваад 3 давхар одоо нөгөө амрагчдын байрыг халааж байгаа шүү дээ. Тэгээд доош нь бол нэг 50 градус центр гарч байгаа шүү дээ. Тэгээд түүнийг ашиглаад жилийн дөрвөн үйлрэлт хүлэмж бий болгодог. Нөгөө ногоогоо жилийн дөрвөн үйлрэлт шинэ ногоо аваад идчихдэг. Тэгээд бас бассейн хэлбэрээр бол нэлээд одоо түгээмэл хэрэглэгдэж байна л та тий. Тэгээд имчилгээнд хэрэглэх иймэрхүү зүйлүүд байна. Тэгэхээр энэ аршаан гэж ярихаас гадна аршааны төрөл гэж ингээд их нарийн судалгаа ингээд яваад байгаа юм л да. Жишээлбэл нүүрсүүлсэн хийтэй хүйтэн аршаан гэдэг ингээд бие даас нэг төрөл. Имчилгээ бас дагнаад өөр. Халуун тэгтээ одоо цахиуртай аршаан гэвэл бас нэг өөр. Манай Монгол орны халуун аршаан цахиурын агуулга их өндөр байдаг байхгүй юу? Бүс ийшээ эргээд Оросын холбоонд усаач хөр. Хятадаас манайх арай газар. Тий. Ямар санд Японоос ирсэн одоо нэг аршаан судаач. Их газрын аршаан гэдэг шал ондоо юм аа гэж. Тий. Тий. Ямар гоё л тий. Тэндээ очиод нэг усанд ороод ингээд байж исэн. Манад ирээд ингээд хожиртод энэ одоо манай сувлын захираа нөхдөд ярьж байгаа юм л та. Ирсэн чинь манай аршаанд ороод ингэсэн чинь ороо нь бол даралт марлт нэг өшгтэй. Би юм байдал нь ивгүй болсон гэдэг. Гэхдээ энэ хасрын энэ гэдэг чинь үнэхээр хүчтэй. Аршаан байдаг юм байна гэж тийм. Тийм би л дээ. Далайн хурд тундас ихтэй газрууд чинь бол тийм ээ. Тэр усны концентрац бол өөрчлөгдөх. Өөл байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Газар гэдэг шүү дээ. Ийм мэтлэн тэгээд бид энэ тий. Тэгэл одоо тоортой аршаан гэж байна. Төмөртэй аршаан гэж байна. Гэх мэтлэн бид аршааны олон төрлийг нарийн судлаж тогтоох ёстой. Одоо бидний хамгийн тулгамдаад байгаа ямар асуудал вэ гэхээр одоо та бүгд мэдчихэж байгаа. Ямар ч аршаан сувл дээр гарсан. Ингээл очсон чинь нэг аршаан байдаг. Хажуу талд нь ходоодны аршаан тийм үү? Бөөрийн аршаан. Бүр зарим газар бол баруун зүүн бөөрийн энэ гэж бичсэн. Бид ч одоо тэр хүртэл ийм судалгааны ажлыг их нарийн хийгээгүй шүү дээ тийм. Хийгээгүй. Би бол гарал үүслийн хувьд бол нэг байдаг. Тий. Бид нэгдмэл нэг зүйл гэдэг ойлголтын дээр бол би төвлөрч судалгааны ажлаа хийдэг л дээ тий. Тэгэхээр бид байна үнэхээр ийм юм бол судлах хэрэгтэй. Бид одоо аршаанаар ажилладаг эмчнэр бол баталгаа гаргаж өгөх хэрэгтэй тийм үү? Ийм юм хэрэглэнэ гэж. Тийм зүйлүүд бол одоо нэг жоохон сул байгаа юм тал харагдаад байна.
Тий. Тэгэхээр манай мэрэгчлүүд бол өсөж байгаа мэдээж хэрэг энэ талаар бол сонирхож байгаа хүмүүс бол олон байгаа. Энэ талаар бол анхаараасаа гэж одоо би ингэж боддөг юм аа. За баярлалаа. Бас өнөөдрийн хувьдас нөгөө бидрээс чи нөгөө боловсон хүчний талаар тийм ээ? Тий. Тэгэхээр гидрогийн бол одоо өнөөгийн төвшөнд ингээд авч үзэх юм бол саяхан нэг судалгаа хийсэн байлээ. За. 45-аас дээш насны хүмүүс бол одоо яг одоо үйлдвэр дээр ажиллаж байгаа, эрдэмтэн ажил хийж байгаа гидрогийн 60% хийсэн чинь гэж. Тэгэхээр бид залуу халаагаа бол сайн бэлдэх хэрэгтэй болчих жоо. Тийм ээ. Тий. Тэгээд энэ залуу халаагч бид ажлын байраа өргөдөх юм байна. Ялангуяа одоо чамд шууд хэлэхэд бол энэ газрын дорхосны эрэл хайгуул ажиллаж голчлон улсын төвчийн хөрөнгөөр хийгдэх байхгүй. Тэгэхээр нөгөө усны хайгуулын ажилд бол төсөв нь бол жил болгон бага. Одоо зарим 2000-аас 2000 он гэдэл үтгэхэд бол усны хайгуулын нэг ч ажил хийгдээг өгч байгаа шүү дээ. Тэгээд түүнээс хойш нэг 4-5 ингээд хийгдэж байгаа. Одоо бол бас нэг жилд нэг 2-3 ийм ажил хийгдээд байна. Тэгэхээр Монгол орн чинь юуны өмнө сумуудын усан хэмжээ их усрыг тогтоох юм чухал шаардлага гарч ирээд байгаа хгүй. 330 гаруй бид сумтай. Түүнээс одоо 67 орчимд бол гидрогийн олон судалгааны ажил хийгдсэн. 57 одоо сум болвол усны одоо хэдий усны нөөцтэй боловч усны стандартын шаардлага. Өөрөөр унд ахуйн хэрэглээний усны шаардлага байхгүй л байхгүй. Иймэрхүү байдалтай байгаа. Тэгээд Монгол орны одоо гидрогеологийн нөхцөлгөл ингээд бид харах юм бол цэвдэгтэй орионд бид усны хайгуулын ажил хийгдэх явдал бол маш их хүндрэлтэй шүү дээ. Олон жилийн цэвдгийн зузаан Монгол орнч баг 200 м-ийн тэрч зузаан. Тэгээд тэр чинь наашаа орж ирээд цэвдэг бол тасарна, арал маягийн тэгэл улирлийн цэвдэг тийм ээ өнжмөл цэвдэг энэ төргээд ийм зүйлүүд бол одоо 80 оны төгсгөл 90 оны төгсгөл хүртэл судалгааны ажлаар тогтоогдож ирсэн. Монгол орны одоо дэлхийн цэвдгийн өмнөд хил Монгол орноор дайрч өнгөрч гэж. Манай Улаанбаатар бол цэвдэгтэй Улаанбаатарын урдуур ингээл хинтигээр ингээл хоошоогоор явждаг гэсэн баггүй. Тий. Тэгсэн чинь одоо энэ цэвдэг маань байхгүй болж байгаа шүү дээ. 63% даалгц цог талхалтай гэдгсэн чинь одоо 50% болцсон. Тэрний 50% байхгүй. Одоо манай геологийн хүрээлэнгийн судлаачдын одоо мэдээллээр тэгж гарч ирээд байгаа. Түүнчлэн сүүлийн үед хийсэн цэвдгийн тархалтын зураг гихчин тэн дээр одоо доктор Жамбилж юмсэн зураг энэ төр бол тийм байх шүү дээ. Ийм байдлаар нөгөө уур амьсгалаас болоод цэвдэг маань хойшлоод байна. Цэвдэг бол газрын дор хусныг хамгаалдаг хуйг. Бид хуйгаа аваад тайчих бол одоо яах вэ тийм ээ? Тийм бол нэлээд хэмжээ хэмжсэн тий. Тэгээд тэнд газрын дор хусны ирж хайх бол өрмөс арга шаарддаг. Ягаад гэвэл одоо тэн дээр чинь цэвдэг бол тасардаг. Тасаж ягаад гэмээр одоо тэр тектоник хагарал гэж бий болдог л доо. Тэр хагарлаа дагаад улс дэлхийн одоо дулаанаас чинь дулааны урсгал бий болж байгаа шүү дээ. Тэгээд хэсэгтэй газрын дор хусна байдаг. Тэгээд арай гэж тэр газрын дор хусны хоримтыг илрүүлсэн чинь жилийн дөрвөн хөл дээр манай худаг хөлд чинь нөгөө зуны хөл дээр чинь манайж ашигладаг юм байна. Бэлчээр өгөө явчихдаг. Тэгэхээр тий. Тэгээд түүнийхээ гисгээх шаардлага гардаг. Тий. Одоо харин орчин үеийн одоо техник технологи хөгжөө тийм ээ бид тэр гисгэлтээс хамгаалах боломж бол бүрдээд байна. Хамгийн гол нь бид худал цэвдэгтэй нутагт газрын дор хусны их усрыг хайх ийм ажлуудыг хийх шаардлагатай байгаа байхгүй юу? Ийм судалгааны ажил ерөөсөө сүүлдээ бол ингээд орхигчлоо. Одоо тэгэл Монгол орн чинь одоо том хурал зөвлөгөө болох гэдэг шүү дээ тий. Тэгэл ингээд байгаль орчинтай хамгаалтай. Ингэхтэр чинь бид одоо цэвдгийн алдрал гэдэг манай судлаачид бол хэлж ярих байх. Бид газрын дор хусны талаар тийм ээ. Тодорхойлох дээр бас хэлэх юм өгөөл болчихол байгаа юм л да тийм. Ийм ажлын хийдэггүй харц ус ярих юм байхгүй шүү дээ. Тийм. За юун түрүүнд бас та биднээс одоо урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Тэгээ бид нэрс нөө ярилцах цаг их богинохон байнд бас ярилцах зүйл их байлаа. Тэгээд бас нэлээс гоё мэдээллүүдийг тэгээ хүргэлээ. Маш их баярлалаа мөн энэ жил одоо өчигдөр бас усны баяр болоо гидрогеологчдын хувьд бол одоо өчигдөр бол яг баяр нь байсан байх гэж бас бодож байна те. Тэгээ панд бас баярын мэд хүргэе. Тэгээд мөн бас мэрэгчлэнийхтэй бас таны салбарын хүмүүст бүгдэнд нь бас баяр хүргэе. Тэгээ цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсье. Тэгээд би танаас бас асуугаагүй та бас орж ирээд хэлмээрээс зүйл байгаа бол бас хэлж болно. Тий. За тэгэхээр одоо манайх
газрын дор усны судалгааны ажлыг бол 60-аад оноос хойш бол нэлээд эрчимтэй явуулж ирсэн л дээ. Тэгээд энэ судалгааны ажил маш их одоо хүчин авчаас үе бол 90-ад оны хүртэл байсан. Тэгээд түүнээс хойш бол өөрчлөлт болоод ингээд байхгүй болчлаа. Тэгэхээр судалгааны хүрээлэн гэж юм байдаг манад. Тэдрэг уул нь бол усны хайгуул төсөл эзэмшигний хүрээлэн гэж байсан. Тэгэхээр одоо бид чинь өмнөд хийсэн энэ судалгааны материалуудаа нэгтгэх, дүгнэх хүрээлэнтэй болох. Тий. Өөрөөр хэлбэл Монгол Орны газрын судалгааны тархалтын ордуудын зүй тогтолцоог харуулах. Одоо магадгүй уулуурхаан томоохон одоо ийм одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ нөхцөл улсын хангамжийн асуудал их чухал хэрэгж байна шүү дээ. Үүнийг говийн бүсд ирж хайх. Ялангуяа манай говийн орон чинь нөгөө дунд төрөмлийн үе ингээд цэрдийн хурц гэдэг юм их тархсан байсан. Энэ дээр бол газрын дорх усны хуримтлал их байдаг шүү дээ. Тийм учраас энэ хуримтлалыг бол одоо олж хайх тэдэрэг олгочдын оролцоо бол маш чухал байна. За тэгээд жишээл үүний нэг жишээ гэх юм бол оюу толгоон газрын дорх усны хурд байна шүү дээ. Гүний хоол. Энэ чинь нөгөө цэрдийн хурцсан дээр орд. Орд гэдэг юмны ганцаарчлаг бол юу вэ нөхдөг хүн болгон байна шүү дээ. Ерөөсөө бетонтой ингээд ус гэж үгээ ойлгодог. Тийм биш ойлголт байхгүй юу? Энэ чинь юу вэ гэхээр газрын дорх ус бол тижээгддэг. Тийм. За зарим хүн хэлж байгаа говийн орон чинь тижээгдлийн хэмжээ харьцангуй бага шүү дээ. Хурвараа байхгүй, гадаргын ус байхгүй. Гэхдээ тэр нь тийм л дээ. Хэрвээ бид оюу толгоон тэр гүний хоолын газрын дорх усны усыг одоо баг 10 гаруй жил хэрэгжилээ шүү дээ. Тэгтэл одоо хоногт 500-аас 550 орчим литр секунд усыг хэрэгжилж байгаа юм байна үйлдвэрт. Ингээд дахт манай газрын дорх усны орд бол тийм ээ нөхөн сэлбэгтэй л байгаа шүү дээ тийм. Тэгэхээр бид нэхэн сэлбэгж байгаа усныхаа тийм ээ 100% гэж үзвэл 50% авч ашигладаг байхгүй юу? Тийм. Тэгээд нөхөн сэлгэгдэж байгаа учраас түүнийг орд гэж хэлээд байгаа юм тийм. Тэгээ ийм одоо ойлголтууд бол буруу зүйтэй юм ойлголтууд байдаг тийм. Ийм учраас үүнийг бол одоо би тодтогод ярьж байгаа нэ тийм. За ойлголоо. Баярлалаа танд. За баярлалаа. За